Сайн хүүхдүүдээ өнөөдрийн дүрслэх урлагийн сургалтаараа өнгийн цаас ашиглан хөдөлгөөн тоглоом зохион бүтээцгээе. Хүүхдүүдээ сургалтанд хэрэглэгдэх зүйлс бол өнгийн цаас, скотч, хандаа, хайч, цавуу, хоёр ширхэг нарийн савх, мөн өнгийн эсгээ бал хэрэг болно хүүхдүүдээ. Эхлээд хүүхдүүдээ өнгийн цаасаа дундуур нь нуглаад нугалсны дараагаар дундуур нь зураасынхаа дагуу хайчлана. Зураасынхаа дагуу хайчлаад хайшилсан цаасаа мөн дундуур нь нугалж өгнө. Мөн бас дахиад зураасынхаа дагуу нэг талыг нуглаад нөгөө талыг бас зураасынхаа дагуу нугалнаа. Нугалсны дараагаар голоор нь дахин нугална. За ингээд шугамын дагуу 5 мм-ийн зайтайгаар хайчилж өгнө. Дуустал нь хайчлаараа хүүхдүүдээ. 5 мм-ийн зайтайгаар хайчилж өгнө. За ингээ өнгийн цасаа дэлгэхэд харагдах байдал нь ингэж харагдаж байна. За ингээд цаасаа нуглаад цавуугаа жигд түрхэж өгнө. Цавуугаа түрхсний дараагаар нөгөө талын үзүүрийг нийлүүлэн дааж өгнө. Ингэснээр туулай нэмэн хөлн бэлэн боллоо. Одоо бүгдээрээ туулайныхаа хэлбэрийг хийцгээе. Инхийн тулд цаасаа мөн дундуур нь нуглаад нугалсны дараагаар зураасынхаа дагуу мөн дундуур нь хайчилж өгнө. Одоо туулайныхаа гарыг хийцгээе. Цаасаа үргэлжлүүлэн хайчлаад их биеийн хэсэгт нь цавуугаа дүрхэн, дээд хэсэгт нь байрлуулан хэмжээг аван нааж өгнө. Их биеийн нөгөө хэсэгт нь бас цавуугаа дүрхээд хооронд нь сайн нийлүүлэн цаасаа наана. Гарны сарвыг нь хийж өгье. Хайчлан багш нь сарвыг нь хийж байна. За ингэснээр их бие маань бэлэн боллоо. За одоо туулайныхаа толгойг зурцгаая. Хоёр чихийн багш нь зурж ин зураад дуусныхаа дараа зурсан шугамынхаа дагуу туулайгаа хайчилнаа. За хайчилсны дараагаар хоёр талд нь их биеийнх нь хоёр талд нь цавуугаа түрхэн нааж өгөх байгаа. Биеийнхээ хоёр талд нь ингээд багш нь наажлаа. Туулайны маань их бие нь ингээд бэлэн боллоо. Үүний дараагаар багш нь нүдийг зурж өгье. Эсхий бал ашиглан хар өнгөөр нүдийг зурж байна. Одоо хамрын зурж ийн. Сахлын мөн зурж байна. Улаан өнгийн эсхий бал ашиглан амын мөн зурж байна. Скотч хайчилж аваад нарийн савхаараа хөлнийх нь хэсэгт нь багш нь одоо нааж байна. Савхаа сайн наагаараа хүүхдүүдээ. Тэгэхгүй бол савх нь унах магадaltaй шүү. За одоо дараагийн нарийн савхаараа мөн нөгөө хөлөнд нь савхыг байрлуулнаа. Хүүхдүүдээ багшийнх нь өнгийн цаасаар хийсэн тулай маань бэлэн боллоо. Та нар энэ аргаар өөрсдийнхөө дуртай ямар ч амтнаг хийж болно шүү дээ хүүхдүүдээ. Багштай ангийн Facebook группээрээ хийсэн бүтээлээ явуулаарай. Баяртай.